Бизнесийн эрх зүйч мэргэжлийн хөтөлбөр. Бид 2009 оноос эхлэн бүгд найрамд хятад ард улсын Далайны их сургуультай хамтран бизнесийн эрх зүйч мэргэжлэр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд 2013 он анхны оюутнууд маань төгсөж хууль эрх зүйн болон бизнесийн салбарт эзэмсэн мэргэжлээрээ доктортой ажиллаж байна. Санхүү эдийн засгийн дээд сургууль нь 2009 оноос эхлэн Хятад улсын Далайны их сургуультай хамтран бизнесийн эрх зүйн мэргэжилтэн бэлтгэж эхний төгсөлтүүдэд амжилттай хийгээд байна. Сүүлийн жилүүдэд Монголын нийгэм эдийн засгийн амьдралд гарч байгаа нэг өөрчлөлтүүд яарахгүй хөрөнгө оруулалт дагсан асуудал, нуул уурхай дагсан асуудал, дээр нь эдийн засгийн хөгжлийн асуудал өөрөө тулгамдж байна. За энийг дагаад эрх зүйн маш нарийн зохицуулалт бас шаардж байна. Энэ нарийн зохицуулалтыг амьдрал практик тодорхой кейс маргаанд хэрэглэхдээ ямар байдлаар эрх зүйн үндэслэлтэй хэрэглэх үү гэдгийг бол манай төгсөгчнөр энэ боловсон хүчин энэгээр бэлтгэж байгаа боловсон хүчнэр бол тодорхой хэмжээний мэдлэгийг бол эзэмших ёстой. Бид энэхүү туршлагатай тулгуурлан 2014 оноос өдрийн үндсэн хөтөлбөрөөр бизнесийн эрх зүйгээр мэргэжсэн эрх зүйн бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хятадын Далайны их сургуультай хамтарсан хөтөлбөрөөр бизнесийн эрх зүйн хуульч бэлтгэсэн байна. Тэгэхээр анхны төгсөгчдөөс заяа манад ажиллаж байгаа. Би бол бизнесийн эрх зүйч мэргэжилтэй бүгд найрамд Хятад ард улсын Далайн хотод төгссөн. Тэгээд одоогоор MDS-ийн хаалыг суулийн фирмэнд ажиллаж байна. Монгол улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр үзүүлж буй уул уурхай газрын тас эрчим хүчний салбарт бол гадаадын төдийгүй хятадын хөрөнгө оруулагчид маш их байдаг. Үүн зөвлөгөө өгөхөд бол хятад хэл, англи хэлний мэдлэг маш их шаарддаг. Энэ хөтөлбөрийг төгссөн төгсөгчд маань англи хэл, хятад хэлний мэдлэг, тухайн орны хууль зүйн мэдлэг, Монгол орны хууль зүйн мэдлэгээрээ энэ салбарт эргэлтэн зөвлөгөө үзүүлэхэд бол ихээхэн чадвартайгаар төгсдөг, төдийгүй их орныхоо хөгжилд хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай сургууль ганц эдийн засгийн мэдлэг болохоос гадна хэлний чиглэлийн мэдлэгийг бас төгсөгч нартай мод олгоно. Энэ утгаараа гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын маргаанд гэдэг юм уу хэлнийхээ мэдлэг чадвар, дээр нь эрх зүйн үндсэн ойлголт, түүнийг хүлээж авсан мэдлэг чадвар, дээр нь эдийн засгийн онлын мэдлэг, эдийн засгийн суурь мэдлэг дээр нь толгуурлаад аливаа асуудалд эрх зүйн ухамсартай, үнэн бодиттой, талуудын эрх ашгийг хамгаалсан байдлаар шийдвэрлэх ийм боловсон хүчнийг бол бид цогц мэдлэгтэй ийм боловсон хүчнийг бол бэлтгэх бол зорилгыг бол өмнө нь тавин ажиллаж байна. Бизнесийн эрх зүйн мэргэжлэр төгсөгчдийн ажлын байр. Бүх шатны шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын ажилтан, өмгөөлийн нөхөрлөлд хуулийн ажилтан, төр засаг захиргааны байгууллагад хуулийн мэргэжилтэн, бизнесийн байгууллагын хуулийн зөвлөх, гэрээний хуульч, хууль зүйн салбарын эрдэм шинжилгээ судалгааны ажилтан.